Сайн байцгаана уу? Дэлхийн банкны санхүүжилтээр гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яамтай хамтран цуврал хичээлийг хүргэж байгаа билээ. Үүний хүрээнд миний бие та бүхэнд үндэсний ажил мэргэжил ангиллын тодорхойлолтын тухай хичээл орохоор бэлтгээд байна. Энэ хичээлээр та бүхэнд үндэсний ажил мэргэжлийн ангилал тодорхойлол, түүний хэрэглээний талаар ярих болно. Эхлээд үндэсний ажил мэргэжлийн ангиллалын тодорхойлолт гэж юу вэ талаар товчхон дурдъя. Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас олон улсын ажил мэргэжлийн стандарт ангиллалын анхны хувилбарыг 1957 онд олон улсын хөдөлмөрийн статистикчдийн 9-р баг хурлаар баталсан байдаг. Одоогийн мөрдөж байгаа ISO 08 ангиллал 2008-д шинжилэгдэн батлагдсан байдаг юм байна. ISO 08 нь 4 түвшний шатлсан тогтолцоотой ангиллалтай. Дэлхийн бүх ажил мэргэжлийг 436 нэгж бүлэгт ангилдаг. Энэхүү ангиллал нь улс орнуудад шууд авч хэрэглэхэд зориулагдсан байдаг. Европын улс орнууд үндсэн бүтцийг нь шууд авч нэмэлт код үүсгэх замаар ажил мэргэжил нэмж өөрчилдөг. За Монгол улс мөн ISO 08-ийн үндсэн бүтцийг авч үндэсний индекс кодоор баяжуулан 2010 онд нийгмийн хамгаалалт хөдөлмөрийн сайдын 16 дугаар тушаалаар үндэсний ажил мэргэжлийн ангилал тодорхойлолт 08-ыг шинжилэн баталсан. Ажил мэргэжлийн ангиллалыг ажил мэргэжлийн статистик мэдээллийг цуглуулах, судалгаа хийх, үндэсний болоод олон улсын хэмжээнд харьцуулах, солилцох гол хэрэгсэл болгон ашигладаг. За одоо бид хэрэглээний талаар ярилцъя. Ажил олгогч хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажил мэргэжлийн жагсаалт батлах, ажлын байрны тодорхойлолт боловсруулахад ажиллах хүчний бүртгэл, хадгалалт, харьцуулалтад шаардлагатай мэдээллийн эргэлтийг хангах үүрэг бүхий хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн системд мөн албан ёсны статистикийн салбарт ажиллах хүчинтэй холбоотой судалгааны ажил гүйцэтгэхэд олон улсын хөдөлмөрийн байгууллагаас гаргасан зөвлөмжийн дагуу гадаад улс оронтой ажиллах хүчний харьцуулалт хийхэд ажил мэргэжлийн стандартыг үндсэн баримт бичиг болгох замаар боловсрол сургалтын хөтөлбөрийн агуулга боловсруулахад ажлын байрны шинжилгээ, үнэлгээ хийхэд шаардлагатай жишг ажлын байр, холбогдох ажлын байрыг тодорхойлоход хэрэгэлдэг байна. За ангиллалын гол хэмжигдэхүүн нь ажлын төрөл болон тухайн ажлын чиг үүрэг, хариуцлага. Өөрөөр хэлбэл ажил мэргэжлийн ангиллалын хэмжигдэхүүн нь тухайн ажлын үндсэн үүрэг хариуцлага байдаг тул ажлын бусад хүчин зүйлс, аюултай бодис өртөх эрсдэл, хөдөлмөрийн хүнд, хортой зэрэг нөхцөл биш юм а. Тиймээс ажил мэргэжил гэдгийг тухайн ажлын үндсэн чиг үүрэг, хариуцлага гэдгээр тодорхойлно.